Дэлхийн монголчуудын Эмбэл радио 8 марны уралдаан дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 26-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг үрчидлээ Мишэ X урайтагаар хүүжилдөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Мөгийн гэрлээ занарилагчаар тэрнлүү хурууга хийдэг нь ямар ч цааш нь түлхээд дээ штэ нөгөө зохиурыг нь чи бас тэрийг харддаг нь ямар очтой юм бэ? Урдах тайлбараа л хийнэ тэр чи. Цааш нь ингээд зохиурыг нь түлхэж оруулж байгаа чи. Бүрний гар нь үтсэн юм шиг штэ үүрний. Зүгээр ингээд товто мото сууж байгаа яг яагаад дээ? Чамаагийн би юу хийх вэ? Чамаагийн юм иччих хооронд. Чамаг нэвтрүүлгээ тайлбарлаж байгаач би нэг юм хийх хэрэгтэй штэ чи. Бөмбөрний зохиурд хуруугаа гэдэг. За, студид хөтлөгч Мөгийн гэрлээ нарлагчаар ган болдын ангарганаар арилж байна. За өдрийн минь өдөр надаас салснаас хойш юу хийсэн? А тэрний зурагнаас хойш шүү. Йоо, хашаахын доцсон юм уу? Хашаахын очоогүй. Очоогүй юм уу? Тэшүү тарьсан юм уу? Тэгсэн шүү дээ. За. За. Таксирөө чи залхуу үрээ. Яг ордроо л чи бүр хариу өгнөөр залхуу үрээ тэгээ шууд яв. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрт Jameson брэнд за мөн Tapa хамтран ажиллаж байгаа. За. За их л өнөөдөр чинь хөгжилтэй түүх уншдаг өдөр. Чиний эхлэх юм байна те. Шууд эхлэх юм уу? Тий, шууд эхлэх шүү дээ. За яг одоогийн байдлаар манай үдээ ачаар групп 346,900 гишүүнтэй болсон байлээ. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр 400 гишүүн нэмэгдсэн гэсэн үг. За тэгээд спам руу 6 одоо нөгөө улс төртэй холбоотой нөгөө нэг арилжаа 8-тай холбоотой лайв орж ирсэн. За тэгээд 6 хүн бандуулсан гэсэн үг. За тэгээд шинээр нэмэгдэж орж ирсэн 400 хүндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. 6 спам. Ёо чи 400 500 спам байдаг. Чи бас л үнэхээр шантастай үгүй шүү. Блоклсоор байгаа л тэгэл тасралтгүй бандсаар байгаа л тэгэл ийм төвшөнд авчирлаа шүү дээ одоо. За хөгжөлтэй түүхээ бичдэг хүмүүс нь бол ер нь зарим нь тэгжээлээ. Бичүүлээд ингээд хоёр унших нь гоё байна гэх. За зарим нь болохоор бичиж чадахгүй маа ярьдаг чинь ч гэсэн гоё штэ л гэд. За нэр ануу шүү гинэ. Миний гунигт аяллаа түүх гэж байна. 2 жилийн өмнө наадмаар Сэлэнг аймаг руу явлаа. Сэлэнгийн 2 илс гэдэг газар руу нөхөртөөгөө хамт хоноод хээрийн хоол хийж идэ гэж ярьж тохироод ямаа бэлтлээ. Аяллаа ямар ч багцгүй аялал гэж мэдгүй багцаагүй аялал гэж мэдгүй юм чинь айлаас газан билээдэг тогоо шанах хоол хүнс гэл хамаг юмыг нь торлоод 3 тор бэлтлээ. 19 цагийн хөдлөө Сэлэнгийн талх аваад идчихийгээд замаараа хайлаа олддгүй. Сэлэнгийн төвтэй ойролцоо бүхэл газрын бүхэл дэлгүүрийг нэрглээ олддгүй. Нэг мэдхэд цаг 9 өнгөрчээ. За болиг шантраад 2 илс рүүгээ хөдлөлөө. Тэгсэн замд нэг дэлгүүрэн юмыг яаж мэдэхгүйгээд гөлгөнүүд гаргаад ортол нэг ширхэг талах байна авлаа. За тэгсээр өдөл нар буугаа тас харанхуй олчлоо шүү. Харанхууд машина бариад 2 илс рүү эргээд орлоо. Явж агаад 2 салаа зам гарч ирлээ. Тэгсэн нөхөр баруун эргээд нэг их машин явдггүй мэт зам руу ороод явчихлаа. Удаа явлаа. Үдид бараг 2 илс нь гарч ирэндээ гэж бодоол явж байтал машин гинтхэн зогсчлоо явдгүй. Тэгсэн илсэн тал руу ороод нам зогслоо. Машин шигдлээ өөртөө гарах гэж зөндөө оролдлоо болдгүй. Арга бараа дааврууга залгалаа утсан авдгүй. За ингэж байтал дахиад 2 цаг өнгөрлөө. Үлсэж эхэллээ. Газан билетгээ гаргаад цай ууд сууй хоол хийж идэг гэтэл 3 ууд бэлдсэн зүйлээс нэг л ууд байна. Харсан чинь аяг тавг өөр юм алга. Нөгөө эдийгээ орхисон байж. За тэгээд арайч нэг юм олж авсан, арай хийж нэг олж авсан талхаа мэрэл сууж байтал машин чирлээ. Машинаа гаруулад явж байтал дахиад л илсэн дээр шигтчлээ. За ингээд нийт 3 удаа машинаа суулгалаа. Сүүлдээ аав ээж хоёр маань замчилж өгөхөр боллоо. 2 илс дээрээ очиод буух газраа хайж явсаарлайлаа. Эцэст нь буух газраа олоод майхнаа бариад аав ээж хоёр манд ч яваад өглөө. Тэгсэн гинтгэн майхны үдэнд сэгсийсэн зах юм орилоод гараад ирдээ. Ямар амар юм бэ? Шүн л яваад байгаа тий чи. Яа бид тэ Сэлэнг рүү хүмүүс ээж мод руу явдаг. Тэгээд нөгөө нэг
сайхны юу Хөтөл. гэдүүлээ Сайхны сайхны хөтөл рүү л явдаг ийм 2 элс гэдэг би өстой сонсож байгаа юм Би байна. бас сонсоогүй. Тэгээ бас нэг юуруу номтын амралт мамарч тийм, тийшээгээ би бас номтор очиж тийшээгээ нөгөө дали ягаан суун гэж явдаг штэ тийм. Тий. За тэгсэн бид хоёр нөгөөхөөсөө зочиж хашгараа. Тэгсэн майхнаасаа төрж өгсөн согтуу эмэгтэй. Цусаа тийм. Бурган минь зүрх тэр үед бүр салганаад ямар их айсан гэж яг нүдэн дээр нэг юм тулаад гараад ирчихжээ. Ямар эвгүй юм бэ? Эмэгтэй гэрийнхэн рүү залгаад олж ирүүлэх гэж бөө юм болж бараг цаг өнгөрлөө. Ашгүй нэг юм гэрийнхэн ирж авлаа. Ингээд талхнаас өөр юмгүй хоёр хүн чинь өлсөд эртхэн унтайгээд унтцгаах гэж явцсан чинь нөгөө хүн чинь яваагүй л гэж. Яг хүүхэн муу юм уу төө. Яг манай майхны хажууд нөхөртөөгөө хэрэлдэж уралдаа уйлалдаад нөхөр өдөөөр ч хүмүүсийн ярианд орчихсан. Энэ эмэгтэй буруу байсан байж шүү. Гэхдээ гэрийнх нь буруу байг. Энэ эмэгтэй ингэсэн юм байна, дийсэн юм ингээд бараг муухан хэлэлцүүлэг боллоо. Ашгүй нэг юм энэ бүхэн дуусаж цагч болтгоо унтаад авъя гэтэл тэр моринууд чи яасан юм бэ? Майхны хажуугаар яваал майхныг мань тийрээд авах юм. Нүүрэн дээр мань гიშгчгүүл яана гэж бодоод шүн унтсангүй өглөө боллоо. Шантрахгүй нөгөө хоёр нь сэлэнгийн цамхаг гэдэг газар руу очиж үцгээр шийдлээ. Замд малчаа хатаар харан зам асуулаа. Тэгсэн ах юу гэсэн гэж чигээр яв. Тэгээ зам чин чамаа хөтлөнө гэж хэлсэн. За үнэхээр л зам нь хөтлөөд авааччих юм бах та. Тийшээ явах ганц л зам байгаа юм байна гэж явлаа. Тэгсэн хідэн 10,000 зам гараад ирлээ. За энэ бүгд л уулзах байлгүй дээ гээл нэг замыг нь сонгоо явлаа. Зам нь битэрийг хөдлөх биш улам их салаалаа дахиад л төрсөө. Цаг эрт байсан учраас эртхэн буцыг буцаад явлаа. За тэгээд дараа жил нь гүзээлцгэнтэй хүдэр гэдэг газар руу явж үтсэн түүх бас би хальт дурдвал толгой чанаж идэн гэд надад битүү чанагч даатгалаа. Гэрээсээ битүү чанагч авлаа. Тэгсэн дээд талын жижигхэн шаргийг мартчихж тэр байхгүй бол зүгээр л нэг сав болж хувирд юм байл. Яа. Сони юм бэ? Үгүй хэрэгсэн юм бэ яасан. Олон ч хүн байсан, олон ч толгой чанах хэрэг гарсан. Надаас болоод тэр олон хүмүүс тураалдаа орсон минь хитэн цаг толгой чансныг нь бүү асуу. Шүн боллоо, хонож чаддгүй, шумуул нь үнэхээр аймаар. Сүүлдээ нөхөртөө том дугарлаа. Хотоос тэр гүзээлгний чинь шуудагаар нь аваад үгүй, хайрцгаар нь аваад үгүйгээр томорсоор агаад шүн замдаа гарч илээ. Харин энэ жил аялын бүх зүйлийг комоор нь авч зоригтой, бэлтгэлтэй аялье гэж бодож байгаа гинэ. Бас аялье гэж ишүү бас. Шантрахгүй л өгтөө. За нэрээ нууцсан сонсогч. 18 нэмэх баг зэрэг гинэ. За. Жолооныг үрс сууж яхад манай ангид их сандруу эмхтэй байдаг байсан. Нэг өдөр хотын жолоонд гарсан юм а. Тэгээ нөгөө сандруу эмхтэй маань барих болвоо. Багш за бүсээ зөө машинаа асаагаад дохиогоо өг нэгдээ хий, талиндаа хар гэж хэлээд л тэгээ явлаа да. Багш сайн одоо 2-тоо хий, одоо 3-таа хий. Тэгээ 4-төө хий гэл нилээ явж байгаа л багш 5-таа хий гэсэн чинь нөгөө сандруу эмэгтэй гар нь араагаа олохгүй багшийн салтаа руу гар нь яваад багш хөөе чиний барьдаг араа энд байна наадах чинь манай их. Яавар юм бэ? Нөгөө шин жолооч чи нөгөө араа руугаа хараад байдаг штэ тий. Тэгээ тэгэн гут нь битээ араа руугаа хараад шууд замаа харж агаад юу ирч чаканда хий гэдэг тэр юм байлгүй. Йоо. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Цэрэгт байхад манай нэг онжив дээр эргэлт ирсэнгээ бөөм баяр. 90-ад оны сүүл болохоор эргэл товор эргэлт ирсэн ч чихэр боов нүдник юм байла. Тэгс эргэлтийн хүмүүс нэг ууд борц өгд юм байна. Онжив маань хойлоо нууцаар идэл гэж байна. Би ч ховрын бараг тгийл гэлээ. Хойлоо казармын болонд нуугдаж байгаа тухаараа борцог уралдаад л идэж гарлаа. Амттаа гэж чихтээх. Тэгээ сүүлийн ганц борт руу хойлоо гараа зэрэг ухс хийж байна. Тэгсэн нөгөөх маань авснаа нулимчхтын тэгэхээр нь миний ч дургу үрээд нөгөө борц руу нэмж нулимаад цацсан хоёр инээлдээ сууж байсан чинь гаднаас өөр нэг онжин маань орж ирж таарлаа. Тэр маань тоо хоёр яасан муухай юм нуудаж гоё мэдээд гээд гүүж ирээд өнөөх борцог чинь гэхийн зур хөршүүрч аваад амруугаа ячгээд баярлаа хоёроо гэж гараа явчихсан. Бит хоёр бүр пүс хэлийнэ гэж үлдэж илээ гинэ.
амар арахгүй ирээд байгаа ч тий. Йоо, нөгөө зандаа дээр уншиж байгаа үед бас нэг айр хөвгчлээ түүх орж ирсэн шүү дээ. Бас яг ийм 90-ад оны яг нөгөө юм ховрын үеэр шорнлоо эргэлт ороод тэгээд ингээд нэг бүрчлэн юмыг ингээд нөгөө бүртгэж авд юм байна л да. Тэгсэн чинь хам боргоцоо байна шүү дээ тий. Хам боргоцоо ингээд орч нөгөө нэг шоронгийнх нь хянагч ингээд нилээд ингээд эргүүл тойруулж байгаа цаашаа тавиал тэгэл бусад юмнуудыг ингээд бичээл ингээд ирсэн. Дахиад нөгөөдгөө гарч харж яснаа нэг ширхэг ваартаа цэцэг. Хамбархтай үзээгүй юм байна тий. Йоо. За. Нэрэн улсан сонсогч. 5-6 настай л байсан санаж байна. 1980-ад оны их үе юм а. Тэр үед амттай тансаг хүнсний юм тийм ч илбэг биш. Хям, ундаа мэти юм ховорхон л олддог байлаа. Би ч яг амттай юмд нугсгүй золиг байгаа юм. Нэг удаа баахан хям авчраад гэртээ тансаглаваа. Тэгээ хямны амтанд таалагдаад хальсыг нь хүртэл зажлаад лав ээж хоёр хальсыг нь наадхыг чинь иддгүй юм хай олгоо урах чинь гэдээсэн юм. Түүнээс хойш хэдэн 7 хоногийн дараа гэртээ бүтэн сайн тоглоод л сууж байлаа. Тэгс нэг тоглоомоо орцны цаад булан руу унахчаад орны цаад булан руу унахчаад очиод авсан чинь нэг хямны хальс хөвтөж байна. Аваад л зажлаад үтсэн чи ямар ч амт байдгүй. Ямар сони юм гэж бодоод л гал тогоонд төмс арилгаа сууж ээж дээр очиод ээж энэ ямар сонин хям бэ ямар ч амтгүй юм гэтэл ээж над руу хараад нүдэн том болоод хүү болохгүй шүү наадах чи муухай юм гэдэл угсыг миний гарт байсан хямны айлсыг сүрч аваад хогийн гаргуул руу шидчих би ч гайхаад ээж рүү артлээж наадах чи иддэг юм биш хай заваа юм гэж үлээ. Тэгсэн тэр нь бэлгэвч байж л те би гэж нэг амтны хорхоот нөхөр мэдлгүй амсчихгүй юу. Хэдэн жилийн дараа сурагч болцоход элдв юм хайж шүүгээ том бочг өнгөчж байгаад нэг шүүгэн дотроос нэх олон давхралчихсан их хүчгсэн хувцсны доороос дээрээ барын зурагтай хавтгай хайрцагтай жижиг ууттай юмнууд олсон. Нэгийг нь гаргаад задлаад үзсэн чинь өнөөх хямны хальс гарч ирж үлээ гинэ. Йоо за. Дараагийнх нь нэрийн үзэлсэн сонсогч байна. Сайн байна уу? Би одоо 30 жилийн гарсан. 25 настай байх үед тохиолдсон нэг зүйлийг бичмээр санагдаа да. Би ихээс тавуулаа, дээрээ 3 ахтай, доороо нэг охин дүүтэй. Манай дүүл ганцаараа аав ээжийнхээ гар дээр өссөн. 3 ах бид 4 бол өвөө эмээгийн хүүхдүүд л дээ. Тэр жил том ах хүнтэй муудаад цагдаа дээр байна. Батлан дааж аав 2 хүн заавал дуудгээ болдгоо. Тоор хүрээд ирээч гээд нөхөр өтөрийг дуудаад битээр ч яваад очсон. Байцаагч ингээд нилээд би эрхүүнийг авах байна. Сайн байна уу ахаа гэж ирсэн учраас илээл ороод суулаа. Хувь мэдээлэл асууж тэмдэглэж өчөж байна. Нэр гэхээр нь З гэлээ. Нас гэхээр нь амар өөртөө ихтгэл дүүрэн 22 гэж хэллээ. Байцаач үнэмлэх харснаа 25 таа биш шүү гинэ. Би өөрөө жигнээс гайхаад пүү тийм амар хөшөрчгсөн байна уу гээл аваасан. Байцаач жөмөл задал өнгөрлөө. Нөхөр маань ахыг батлан дааж авч байгаа өргөдөл хичээл сууж яснаа над руу эргэж хараад ахын ховг хэн билээ гэж байна. Би ч жоохон гайхаж хараад бэ гэж хэлсэн. Өнөөх байцаагч бид гурийн үнэмлэхийг ээлжиж харж яснаа. Энэ З танаа төрсөн ах юм байна тэл гэж байна. Би тийм гэсэн. Та хоёр ихнэр нөхөр хоёр бол гэж байна. Тийм яасан гэж асуулаа. Байцаагч зүгээр гэл өнгөрлөө. Миний инээд үрээд болдгүй. Инехгүй байхыг хичээгээл байж байгаа тэнд. За нөхөрч нөгөө байцаагчаас юм асуугаал. Аха энэ дүү аха энэ болж гэнэ үл гэл өнөөх нь аан тийм зүв гэл яриад байж байтал гаднаас хаалга нэгэл цагдаагийн дарга нь байцаагчт нь хидооны хүлээ чи би нүчүүгээрм тэлгээх гээдэ гэдгсэн өнөөх нь оноо ялсан чи надаас дүү байдаг нас би нөхрөөсөө 3 дүү за юу нөхөр хүртэл аха гэл ээсэн штэ гинэ цагдаагаас гараад би дисэж ядаж байсан инээдэ гаргана өстэй нөхөр яав гинэ чи миний овгийг мэддгүү мө гэсэн үгүй өвөө эмээ дээрээ өссөн болохоор ахыг өвгөр оголдог гэж мадуу гэж бодсон юм гинэ тэрийг ч тэр байцаагч яаж ойлгохгүй дээ эхнэр нь насаа мэдхгүй нөхөр нь эхнэрийнхээ овгийг мэдхгүй хоёр хизүүгүй амта бас хүн балтан дааж авч яваа зайлвал ам нээвэл аха гिचгсэн бас эцүүг л хүмүүс ирлээ л гэж бодсон байх та гэж бодогдоод инээ төрөөд идэв гинэ за Улаанбаатарт 12 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Тапа хамтран ажиллаж байна. За, Your Life, Your Simplified гэдэг ийм өрөөтэй Tapa. Монголын стартап экосистемд маш шинэлэг хүч төрөн гарч ирж байгаа Tapa компани дараагийн шинэ үйлчилгээгээ танилцуулж байна. За, энэ үйлчилгээ бол бидний мэддгээр бол нислэг, аялал жуулчлал, зочид буудал захиалга, хотын төвөр байрших, улбар шарангийн скутер, мопед, дугуй түрээстэй Tapa компани 2025 онд ийм супер апп болж байгаа юм байна. За, тэр супер апп нь бол
Шинэ хэрэглээний соёл, дижитал амьдралын хэм маяг, гүн гүнзгий нэвтэрч байгаа энэ үед Tapa хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчлөх ухаалаг такси үйлчилгээг нэвтрүүлж супер аппликейшнаа улам бүр өргөжүүлээд нэг аппликейшнаар бүх төрлийн тээвэр хэрэгслийн үйлчилгээг авах боломжтой болгосон байгаа тийм ээ. Такси дуудаж байгаа юм байна. Ааха. Тийм байна. За хамгийн урднаар жолооч зорчигчийг холболт хийж өгөх нь вакцины сонголтуудтай гинэ бас. За Бүх төрлийн захим төлбөрийн систем, хэрэглэгчдэд тохирсон 5 тухтай шийдлүүдийг агуулснаар зорчих процессыг цаг хэмнэх зэрэг үйлчлэгийг найдвартай төвөггүй болгоно. Үгүй би айгүй инээдтэй ингээл айгүй олон такси үйлчлэгнүүд ингээл гарч байгаа штэ. За мэдээж тэгээд хоорн олон болох тусам л гоё өрсөлдөөд ингээ сайн болно гэдэд нь штэ. Гэсэн чинь тэр угаасаа алунгаар ч дуудсан тэр бүх таксинд явдаг хүмүүс чинь бүгдээрээ ингээд энэ апууд чинь татсан байт юм билээ. тийм шүү дээ бүгдээрээ бүртгүүлж штэ. Тэгээ ингэж байгаа юм байна. Энэ Tapa application Aba-тай хамтраад илүү олон хүнд хүрч бүртгэлтэй жолооч нарын шимтгэлийг 50% хямдруулж байгаа гинэ. Тий. Тэгээ шинээр та ингээд энэ Tapa-д ингээд би таксид явнаа гэж жолоочоор бүртгэлэх юм бол адилхан жолоочийн шимтгэлээ 50% хямдруулж байгаа юм байна. Би харин энэ Aba-гаар ингээд таксид уудаг болоо одоо шинэ аппликейшн шинэ юмыг дэмжин гэдгийгсэн чинь угаасаа UB app-ын жолооч л үрээд ирдэм байл л. Тэр угаасаа одоо эднийхээр дуудсан ч гэсэн Tapa-гаар дуудсан ч гэсэн нэгэл угаасаа л нөгөө нэг хитэн таксинд явдаг хүмүүс нь бүгдээрээ л нэг бүх апуудаа л татаад авчт юм байл л шүү дээ. За жолоочоор бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг 1844 гэдэг утсаар лавлаарай 1844. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Tapa хамтраач. Гэхдээ надад зүгээр штэ. Tapa-гийн хамгийн гоё юм юу санагдаад байгааг гэвэл одоо ингээд нөгөө онгоцны буудал, нисгтэй ингээд бүх төрлийн унаа тээвэртэй холбоотой асуудлыг нэг аппликейшнаар шийдэж байгаа нь айгу таалагдаад байгаа байхгүй. Тийм эдгээр харин нислэгээ захиалж байгаа юм. Галтар захиалчдаг юм байлээ. Тийм тэгээд зочид буудал захиалж байгаа юм. Тийм. За тэгээд тэр нөгөө скутер мопед бас аваад явж. Бүх юм нэг дор байгаа нь энэ л хамгийн гоё юм. За Tapa-д баярлалаа. За ингээд үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчитлээ мишээг сүрэтээр хүчлэлтөө түүхүүдээр үргэлж дурж байна. Одоо чинийх. За. Би анхудаа бичиж байгаа маа. 2 жилийн өмнө нэг өдөр автобусанд суугаад хороол явж ийлаа. Өргөөг автобусны буудлаас таг хөдөөний ээж охин хоёр суулаа. Тэгээ жолооч мөнгөө төлөөрэй гэсэн. Тэгсэн нөгөө ээж нь хідвэ гэхэд жолооч 500 л гэлээ. Тэгсэн нөгөө өгч мөнгөө өгснөө чойчин бөөгээд буун шул гэж. Тэгсэн жолооч би яаж мэдх юм тэр хүнийг чинь гэсэн чинь нөгөөх ээж нь эн чинь чойчин бөөгийнх рүү явахгүй мó гэж. Жолооч хороолын эцэс орноо. Тэр хүнийг чинь би танихгүй штэ мэддэг хүнээсээ асуу. Хаана байдгийг мэддгүй юм уу л гэж. Зааж өгсөн үнэн автобусанд суугаа тэнд очино гэж хэлсэн бололтой юм. Зүүн зүгт байдаг гэсэн яаж явах уу гэж жолоочоос асуугаад буусандаа мань хоёр маань чойжин бөөгөө олсон л байх та гинэ. Саяхан бас нэг машин ингээд урд орчоод ингээд мүлхөөд болдгоо. Ямар ядаргаатай юм бэ гэсэн чинь ингээд зогсоолж аваас ингээд хасбидгээ хажуугаар нь ингээд нэг зай гарахаар нэг шахаад ингээд гарсан чинь ингэсэн асууж байгаа юм заяа. Хүмүүсээс ийм асууада. Аз жаргал гэдэг бичигтэй номинтой бараа. Цусараа тэгсэн юм. Одоо ингээд юм хөгжөөтэй map зай бүх юм ингээд гоё юм болчиход байгаа ч. Гадаа тэр их зайлаа харин хүн болгоно цаа хэрглэж чадахгүй байна л да маа чи. Хац жаргал гэдэг бичгтэй номинтой барааны миний дөө гэж явчихсан шүү дээ. За дараагийнх нь нэрээ нудлсан сонсогч байна. Сайн байна уу? Та бүхэнд өөр тохиолсон түүхээ хуваалцъя гэж бодлоо. Би гэдэг хүн Аз тохиол таарч Франц улсад улс дамжин уртаа замыг тулсаар сууршиж буй эгч нартай шилэлгүй гинтэлд ирсэн юм да. Эгч нар маань тусалж би 3 хоноод л ажилдаа олов. Тэр жилээс бүх зүйл маань үнэхээр сайхан бутаж ажил үйлс маань жинхэнэ дэлгэрсэн дээ. Аав маань дүү сайхан эгч нар байгаа тул би ч ажлын чиг үүрэг сайн авсан бөгөөд Франц айлд байрлаж ажиллахаар боллоо. Франц эл мэдгүй ч өөртөө амар ихтгэлтэй. 2 настай хүүхэд хараад хэл сураад эзэгтэй туслаад ажлын туршлагатай болно гэ бөөн баяр. Ингээд л өдрийн 14 цагт би зууршлагч ахаар хургуулж очиод ажиллаж эхэллээ. Тэр ах Европ царайтай. Хадагтай их найрсаг бас чанга дуутай нэмсгэлсэн эмэгтэй надад өөрийн нэрийг самбарт бичиж, насаач бас бичиж танилцуулаад хийх ажлыг маань үйлдэлээр зааж өг. За энэ нь ч надад их амар байлаа. Тэр өдөрч хурдан өнгөрч жимс идээд л амарлаа. 2 дахь өдөр нь ч бас арьлаа сурчих гээл дагаж гүйж заасныг нь цэвэрлэж арчиж завгүй гүсээр завсраар нь алин банана идээд л өдрөнгөрөө. Тэр орой өлсөөд унтахад гидс их дуугарч хоол бодогдож байсан ч ажилдаа ядарсан тул унтсан зүудээ санахгүй ч хоол зүдэлсэн байгаа гинэ. Ингээд өөргөө жимс идэлгүйгээд байгаа юм байна. Ингээд дараах өдөр нь тэд гэр бүлэрээ өдрийн хоолоо идээд
миний гизч их үлсэж байсан тул Монже гинэ. Монже буюу идэх гэсэн үгийг маш чангаар хэлж үүнийг гизмэн нотлох шиг дуурав. Тэд бүгд шок, гайхаж байснаа гинт сандралтаад инээгээд л тэгснээ уцаа авч хүн рүү залгаад яриад л би ч шоолж байна гэж бодоод нүдэнд нүлмэс дүүрч гарч гүүхээс наагур. Тэгсэн эрт тэврээд л хоолоор дайлж эхэлсэн. Өмнө нь арилж байсан ингээд нэг ихч жирүү. Хадагтаа намайг дасгах гэж дууцсан юм бэлээ. Тэр ихчэл бүгдийг тайлж өгсөн дөө. Тэгсэн яасан бэ гэхээр монголчууд бидний буруу ярианаас буюу ихчийн зуучлагч ахад хэлсэн манай дүү хэлгүү. Гэхдээ ажилд сайн гэсэн үгийг шууд ойлгож намайг тэр эзэгтэйд ярьж сонсож чадахгүй ч гэж тайлбарсан байсан юм. Намайг идэх гэсэн үгийг хэлэхэд хилд орчихлоо гэж баярсан. Яа. Хэлгүү гэдэг зайл Франц хэлгүү гэдгийг шууд утгаар нь ойлгуулад Зуурлагч ах руу залгадал утсаа авгүй гэсэн. Тэр 7 хоног дуусч амралтаараа таараад сайн байна уу та гэсэн чинь их цочиж үлээ. Одоо ч хэлгүй бацаан гээл лээ. Ингэжл би хүний нутагт хар хэлээр хилд орсон юм да. Анхны үг идэх гинэ. Жич би англи хэлдэж манай хадагтаа зөвхөн Франц хэлтэй. Одоо ч хүүхдтэй хамт хэлээ сураад л хөгжөөд л явж байна да. Хүүхдийн дуу их сурсан, үгсийн сан нэлээд зузаарсан гинэ. За, нэрээ нуцсан сонсогч. Үдийн ачиг сонсох эрхээ асуусан нь гинэ. За. Би нэгэн эмнэлэгт эмчилтэй хөнгүү цагаараа байн үдийн ачиг сонсно. Нэг удаа яг сонсож байтал хүн байна уу үзүүл гэсэн юм а гэхээр нь явж чаад сайн байна уу гэрлээ хичээ гэж авсан. Тэр түүхээ нөхртөө хилж инээж унттал зүүдэндээ яа мөөгийг гэж тачигт л инээсэн гэд нөхрийн айх харцсан тоншуулсан ирлээ. Балаа юм хуучин цагт номын цагаан солио гэж байсан. Наад юмда дончлоо. Чи дахиж сонсохгүй шүү гэд загнуулаа сууж байна. Ирхээ хасуулсан ч ядаж ганц пост бичээд хасуулнаа яа тий. Гинэ. Йоо, их хөвчлөлтэй юм бэ. За, дараагийнх нь нэрээ нуцсан. Түүхээр хулгайлагцсан утсаа дээрэмдээ давчдаг охин байна өө гинэ. За. Би их энийхэрээ шээжгдэг лүүд байгаамаа. Баг багтал игч намайг инээлгээд нойлын хаалга дараа зогсчдөг байлаа. Оюутан байхдаа игчтэйгээ түрээсэлж байсан байр нагц игчийн гэртээ ойрхон байсан болохоор үе үе тэтэд очиж бужигнаж агаад буцдаг байв. Тэднийх рүү эргээд ордог буланд зам дээр нилээд том мүс тогтчихсан байсан. Тойрч гарсан. Орой олж игчтээр буцах гээд алхаж явтал өндөр урт хар хүрдэгтэй залуу нүдний өмнө хүл гарн сарвалзаад агаар дээр 2-3 эргээл таг идэл мүсэн дээр халтраад унчихва. Хав харанхуу чив чимээгүүд урдхан пад гэж нэг чанга дуурал ёо ч аахгүй бит хоёроос эцснүү босоол гүүгэл одвоо. Би ч одоо юун ч илүүдэ гарсан инээтэй юм. Игч хажууд өргөдөж байхад би нөгөө залуу шоолоод хаа ёо ч аахгүй сарвалзаад унлаа даа гэж инээгээл алхлаа. Сүүлдээ ахин бодож ганцаараа инээгээд игч миний тэнгийг гахаж хоцроод нэг мэрэгэн санаа сэдвүү гэсэн шиг над руу жуумалцснаа. Бүр инээтэй болгож надад яриад би бүр илгээ тэрвэрээд шээс гойжихгээ хавчгнаад гудамны санал дээр очиж сууж босож явсаар агаад нэг гарц өнгөрөөд орох хооронд тэсэлгүй өмдөндөө шиг ажиллаа. Тийм амар инээгээд инээсээр шээчдэг. Ана би шээчлээ гэд юу инээдэм. Гачин банцсан царайтай игч рүүгээ харсан чинь хохнээ хүн их шолгоор тэгдээн гэ хинэгчүү намаа шоолоод яваад өглөө. Үүлээс нь давхар өмд нэг хитл нороод гэрлүүгээ яарч байхад игч гэж жүтгэрээ намайг чадах хорон санаа дуусаагүй түлхүүрээ аваад намайг хаяа дэлгүүр ороод явчлоо. Гэрлэгээдээ дэлгүүр орохоос ичээд гадаа үлээ зогсоход нөгөө өмд чинь хайраад час хийгээд өстө баларсан. Игч гарч ирээд гэрлүүгээ алхах гэсэн өмд бүр хүлтчихсэн байвал яах вэ? Хүлтэ өмдтэй хариу бүрөө болж байхад өчнөө угаах хувцастай хий хичээлтэйгээд хэдхэн минутын өмнө илгээ хүртэл инээгээд байсан. Байхгүй өмдөө бадас суухтаа өөдгүй ихч баригддггүй давсаг хоёртоо гомдож уйлж унтсан да. Игчийн баг хансан байх уу? Сул талыг бол жинхэнэ атгачихсан штэ гинэ. За. За нэрээ нуцсан сонсогч. Аймар түүхийн цаана бодит үнэн гинэ. За. Олон жилийн өмнө баг хүү маань нэг орой арай хүрээгүй байсан. Ямар ч байсан хөхүүлтгэл байсан юм. Би жирэмсний амралттай аав ээж дээрээ дарханд байдаг байлаа. Нэг удаа ээжтэй хүүгээ харуулад найзуудаараа нийлээд дарханы хабитатад орон сууцаас жаахан зайдуу хороолол. Найз хүүхнийхээ хашаанд сайхан пивдэд
Яг хэвдээ хөөрхий хөхүүл байсан хүүхдээ хараад ядарсандаа ч юм уу нөгөө жоох уусан пивэнтэй нам унтаас гэ. Шүн дунд уц тачигнц ирээд харсан ээж залгаж байна. Нойрондоо хит таслаад эргээ залгаад болохгүй харна. Авсан ээж уцсны цаан тачигнж байна бурхан минь. Хүүхд чинь унтахгүй уйлгнаад байна. Бушуу иргэнэ. Тэгээд нойроо харамлаад байсан хүн ээжийн чарлаанаар humгүй босоод нэг найз минь яасан ийсэн гэхээр ээж алах нь би явлаа гэсэн. Шүн намайг төхүүлэх ямар юм байх вэ? Дан эмхтэй хүмүүс. Ганц ус найз минь намайг хүргэж өгвөл өөрөө яаж буцаж ирэх вэ? Гараад л гүйлээ. Найзын гэрээс манай гэр хүртэл зайд зилүүд хоосон газар шорон замтай. Тухайн үед одоогийнх шиг такси энтерч явдггүй байлаа. Би ч угаасаа юм хумнаас айж мэддгүү жаахан хөлдөө талдаа хүнэлтэй. Ер нь айдаг байсан ч ээж ууртай байхад тэр сүнс чөтгөр хоёр бол чипуха инээд юм штэ. За гараад өнөө шорон замаар дагаад гүйлээ. Ядраад хурдан алхлаа. Хөөй хүмүүс яриад байдаг штэ. Сүнсэнд цагаан сарпаан тарааж өгдөг гэд тэгсэн би яг тэр үед урт цагаан сарпаа өмссөн, үсээ задгаа тавьсан, урт үстэй байлаа, цусаар тэгэлсэн. Шүн 3 өнгөрч явахад надаас өөр солиорсон хүн битэл хань болчих нохоож тэр замд алах. Нилээн тод сартай. Аз болж замаа хараал нэг юм гэлдэрч байтал урдаас нэг машин ирж байна. Би ч дотроо бодлоо. За хүүрээ энэ яг эргүүтэж надаас айна цагаан сарпаатай уртаар үсээ задгаа тавьсан. Айгуу тэнгээ өөрөө айхаа мэдгүй хүн бодож интер. Тэгээд хүн айлахгүйгээд замаасаа гарлаа. Тэгсэн өнөө машины замын эргэлтийн гэрэлт би ороод наач тий. Яг нөгөө машин яг л миний бодсноо гэрэлт орлоо. Нөгөө машин нам тоормс шигээл зогслоо. Би ч хар урдаараа гэрлээс нь гараад өгтлээ нэгэл гэрлүүгээ гүйсэндээ. Ядж байтал би өөрөө чөтгөр шиг инээдэг хүн. Юу гэрлээ цаашаа. Йоо тэр жолооч хөөрхий яг сүнсэн зайлсаа зайлуул. Энэ постыг харж ивэл ёстой уучлаарай. 2010 оны 5-6 сард байсан санагдчих байна. Тэгээд хаяа янз бүрийн сарпантай явдал сонсохоор зайлуул бас яг над чиг салгалсан юм л байсан байх та гэж бодоод тэр явдал санаанд санагдаад айхаасаа илүү инээдрөөд өгдөө. Ороод ээжэд алуулсан. Гэхдээ болсон явдлаа бодоод инээдэ барьж чадахгүй. Ээж үхсэндээ инээгээд байгаа ингээл амар жаргалтай алуулсан байт юм а. Толинд харсан миний царай зүнэн амар сормосны будаг мудаг нь бууцсан хүн битэл чөтгөрөнч айхаар царай зүтэл байсан. Чамаг төгөлдөр ингэнэ хавтаад гээч мөөгөө капитат гэсэн үү яа гэнэ. Тэр нь энэ нөгөө нэг юу аахгүй юу? Дэлхийн зөөн олон улсын байгууллагын ингээд нэг юм одоо тусламж шугамаар ингээд нөгөө яг нэг юм нэгэн хэвэн зутгцсан юм шиг яг адилхан байшингууд бариад өгсөн. Тэгээ ядчил заяа. Энийх нь нэг холгүй цаахан оршуулгын газар байдаг. За. Тэгээ угаасаа тэр нэг гэдэг харуулсан юм уу те? Хүмүүс тавтаад гэдэг заяа. Тэгээд тэр нь угаасаа ингээд нэг юм одоо бол такси такси тийшээ явдаг л болсон даах л та. Нэрээ яг тийм нэг юм сонио амар хоол заяа. Тэнцэнээс наашаага шин дархан руу алхах гэдэг бол бас хөөхөн зай туулна шүү. Энэ ямар зөрөгтэй хүн бэ? Угаасаа тэгш би угаасаа нэг юм янз бүрийн зайдгүй хөлтөө. За Улаанбаатар хотод 12 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсүрэтээр Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За энэ Jameson гэдэг брэнд бол Канадын 1922 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа 103 жилийн түүхтэй ийм алдартай брэнд байна. Тэгээд 34 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг 2020 оноос эхлээд Монгол Imbex концерн Монголын зах зээл дээр оруулж ирж байгаа юм байна. Өндөр тунтай омега 3, за олон төрлийн витамин байна, пробиотик байна, магн, цайр, төмөр гэдэг ингээд эрдэс бодис байна. Үе мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхны, үс сарс, сумсны витамин гэдэг ингээд маш олон төрлийн витамин, эрдэс, амин дэм байт юм байна. За, Jameson бүтээгдэхүүний одоо зах зээл дээрх хамгийн аюулгүй цэвэр үр дүнтэй байлгахын тулд одоо Канадынхаа стандартыг давж илүү шилдэг түргэх 360 бүр гэсэн юм чанарын амлалт өгдөг. За ингэснээрээ одоо үндсэн түүхийн эдээс нь эхлээд эмийн сангийн 50 хүртэлх одоо бүтээгдэхүүний чанарыг бүх үнцэг буюу одоо 360 эмээс харж чаддаг гэхээр одоо нөгөө бид нар одоо тээвэрлэлт, хадгалалтын горимч гэдэг юм уу үйлдвэрлэлийн процесс ингээд бүх юм одоо нөгөө нэг чанар стандартын дагуу явдаг гэдгийг ингэж илэрхийлдэг. Угаасаа таглаан дээр нь 360 гэж бичсэн байгаа. Тийм байлээ харин тийм. За. За тэгээд угаасаа одоо энэ Jameson брэнд ч өөрөө 1922 онд Канадад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй ийм брендийг манай бас 100 гаруй жилийн түүхтэй ийм ханган нийлүүлэх компани албан ёсны эрхтэйгээр ингээд оруулж ирээд Монгол улсын эмийн бүртгэлд ингээд бүртгүүлээд 5 дахь жилдээ хэрэглэгчтэй өргөж байгаа байхгүй юу. За тэгэхээр
Одоо өндөр түнтэй омега 3 эрэгтэй эмэгтэй хүн зориулсан витамин, за магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, 4 төрлийн пробиотик, 2 төрлийн мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс арьс, хумсны витамин зэрэг ерөөсөө гэр бүлийн тэнд хідэн настай ямар гишүүн байна тийм үү? Тэр бүрд бүгдэнд нь хэрэгтэй юм нэмэлт бүтээгдэхүүн л гэж ойлгож болох нь шүү дээ тий. Тийм байна. За бүх эмийн сангуудаар байгаа эмийн сангуудаас ингээд авчиж болно. Эсвэл хүргэлтээр бас авч болох юм байлээ. City Farm цэгийн сайт руу ороод та хаягаа бичээд хүргүүлээд авчиж болно. 1819-23 гэдэг утаснаас лавлаараа энэ бол лавлах дугаар 1819-1923. Өөр гар утасны дугаар гэвэл 95-8 1923 гэдэг утсаар залгаж болно. Facebook social хаяг нь болохоор англиар Jameson Vitamins Mongolia гэж ороод мэдээлэл авч болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрд гисүрэтагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үдээчээр нэвтрүүлэг өрчидлээ мишэк сүрэтагаар радио 2 дугаар студиэс хөгжөлтөө түүх өдрөөр үргэлжлэх юм сонсогч танд хүрч байгаа. Дараагийнх нь Бямба DSN гэдэг сонсогч байна. За. Та нар улсын их хурлын дарга асан зандан шатар нэг эндэр дээр та гэж хэлж байсныг санаж гэнэ үү гинэ. Мэдгүй санахгүй байна. Манай их шиг намтай бас дээрэс нь хараал битгийл муу өгч хэлдэггүй лаг коммунист гэхүү хүн байд юм аа. Бас дээрэс нь асаад орилоод орж ирсэн хэр баргийн үнийг тайвшруулад суулгаж ярилцж яагаад асуудлаа шийддэг хүн юм байна. Тэгсэн нэг өдөр хамт ажилладаг залуу писэнийхээ араар ороод харагдахгүй суусан байж нэг ихч нэг хүнд ачаан хаана яваад талаар тайлбарлаа л байж. Тэгснэ гинт утсаа амар ширүүн тавьснаа. Цолоор иддаам гэсэн байгаа. Бариуг төвчээр нь барагдаж. Уцаа тавьчаад штэ. Тэгсэн хамт ажилладаг залуу нь анх удаа тэр байдлыг хараад савж унтлаа энийгээд юу гэдэг гинэ гэсэн чинь би сая юу гэсэн бэ гэсэн байгаа. Йоо. Эцэн хүн алнаа гэж шууд л ой санамжаа алдаж энтер. За тэгээд хүн болох унганаас штэ та нар мэдж байгаас тэ гинэ. За. За нэрээ нь утсан сонсогч. Сайн байцгаана уу? Баг баха тохиолдсон явдлаа. Би дөнгөж 6-7 настай л байсан баха. Манайх хөдөө амьдардаг байлаа. 100 цаг. Аав маань өдөр болгон буугаа үрээ таргунд явдаг. Ах вит хоёр таргуны маханд хачин дуртай. Тэр дорн л идэж дуусгадаг гэсэн. Нэг өдөр аав таргунд явдгаараа явж ээж ойрхон айлуур явсан юм аа. Ах вит хоёр цай чанаад халуун савндаа хийгээд байж байтал 2 цагдаа хувцастай хүмүүс ороод ирвэ. За тэгэл бид хоёроос ойр зуурын юм асуужсан. Аав нь хаашаа явсан гэж асууж байна. Би ч үнэн бартам таргунд явсаа л гэлээ. Нөгөө хоёр цагтаа ахын царай нь ховсгээл хайцсан гинэл гэж байна. Би аав таргунд явсаа. Ирэх арай болоогүй. Агаа бид хоёрт өдөр болгон таруу алж авчирдаг. Манай аав том буутай энтергээд баах бурж өглөө. Тэгээд лав маань удахгүй гэртээ ирэхэд 2 цагтаа ахад баригдаад явсан да. Тэр явдлаас хойш нэг удаагүй таргуны мах идээгүй аавыгаа барьж өгсөн. Би тэр үед таруугалж болдгоо хориотой байсныг яаж мэдхүв дээ. Чич аав маань бууга хураалгаад торгуул төлөөд удалгүй буцаад ирсэн байд юм аа гинэ. Хөөр гэдэг. Одоо бол бүр ингээд нөгөө таруу юу чих ангийн хориотой үйлрэл дээр нь айлуудаар цагтаа явж хагаад замгийг авчтیں۔ Бүгдийг. Бууг нь бүтнээр нь биш. Нөгөө төвчдөг юм замг шүү дээ цэнгэлдэг. Бүх замгийг суглаад бүртгээд аваа явчихна. Тэгээд хорио тавигдлаа штэ. Тэгэнгүүт хүмүүс нь очиод ангийн байцаагчаасаа бууныхаа замгийг аваад. Тэгээд тэгд болчихсон. За. За дараагийнх нь нэрийн утсан сонсогч байна. Манай хүн битээр одоо 30-тай анхны хүүхдээ тэгээд одоо 5 сар болж байгаа юм л да. Тэгсэн өнөөдөр эмнэлэг орж ирчгээд нөхрөөсөө итгэмээргүй юм сонслоо. Яасан гэхээр эмч маань үзчихээд хүүхэд нь доошилчихсан байна. Баг зэрэг тооноостой юм шүү гэд ийм энтер бичиж өгөөл харьсан. Гэртээ ирчгээд дээш хараад өвтчихсэн чинь хевлий дээр гараа тавьцсан өвтчихсэн аа. Хайраа одоо тэгээд яаж энэ хүртэл дээшлүүлэх юм бол гэд аймгаа эсгэрүүмэн зааж байна. Би бүр гайхаад тийм дэшээ олгож яах гэж байгаа ингээл асуулаад гисэн. Энэ дээр байж байгаад доошилчихсан юм биш үү гэж авдээ. Өөрийнх нь санаагаар бол хүүхэд үүсгэтэл аймхан тэнд үсээл төрх хугацаанд өөх тусам доошилж байгаа л цаг нь болохоор төрдөм бах уу. Өмнө нь хотоодны тэндэл илээд үнсээд байдаг байсан. Би намайг л эрхлүүлээд байна гэж бодсон чинь амхандаа л хүүхдээ эрхлүүлээд байсан юм байж. Уг нь баргийн имийг гаргаадгүй л мэдлэгтэй ийм мэдгүй хүн гингээд байж гэн гэж хим итгэвд. Манай гүлдгрүүд ер нь алнаа гинэ. За, нэрээд болсон сонсогч. Сайн байцгаана уу? Миний би өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа бичгээр шийдлээ.
Би дөнгөж 30 гарч байгаа залуу гэр бүл гэрлээ 5 жил болж байгаа. Би ер нь их дураараа хийн л гэсэн бол хийдэг тийм хүн л дээ. Манайх гэр бүлээр Япон улсад ажиллаж амьдардаг юм. Манай хүнээх уугаад сүйд болоод байдгүй. Найзуудтайгаа гарвал орой 10 гэдэл ороод ирдэг. Тийм хүн. Саяхан ажиллаа тараад над руу залгаж байна. Ханаа би найзтайгаа гарлаа. Нилээ оройтох байх гарч болох уу гэд. Тэгэхээр нь 10 гэдэл ороод ирэх байх гэд. За тэгтэг гэж зөвшөөрсөн чинь орой 10 болсон чинь манай хүн байдгүй. Гайхаад яава ирэх болж гэнэ үү гэдэл залглаа. Тэгсэн манай нөхөр Токиод явж гэнэ гэж авд юм да. Би бүр шок. Жич Токио манахаас метрогоор 3 цагийн зайтай хол газар. Тэгээд уцаа тастаад өөлж гарлаа өөдгүй юм бэ. Энэ сар боломж муутай байхад өөрийгөө бодоо зугаа цэнгэл хөөгөөд энтер гэдэл. Жаал юм бодож өөлж угаад унтчихжээ. Өглөө 5 цагс ирлээ. Манай нөхөр залгаж байна. Ханаа хайртай шүү энтер гэд гуцж өгч байна. Би дургу хүрээл дасалчлаа. Дахиад л бодож өөлж угаа дахиад унтаад өгчээ. 30 нэмэх бол имарч чадахгүй нас байна лүд юм а. За тэгээд манай нөхөр 9-гээд ороод ирлээ дээ. Би ч үгэлж гарлаа амиа бодсон хөгийн бла бла гэд нөхөр өөжлөлтгүйгээд сүйд би ч нүүр өгсөн. Би хаан банкаа блоклоод л өргөдөл бичээд байж байсан. Охин 1 настай булаацалтаад байхаар нь ажлын өрөөндөө ороод л шин цаас гаргаад л бичлээ. Тэгсэн манай нөхөр өрөөнд орж ирээд л ханаа битгий ийм хийгээчтэй би чамаас салж чадахгүй гэдэл. Би үнэхээр салахгүй гэд баах юм ярьж байна. Би юу яриад байгааг нь ойлгосон. Юу гээд байгаа ингээд уурлаад асуусан чинь охин чинь салах өргөдөлгээ цаас бариад явж гин гэд би бүр шок гэл баах юм бодлоо. Хизээ юм ороо тийм битчлээ гэдэл. Аль аваад иргээд хэлсэн чинь салах өргөдөл биш. Миний хаан банкны өргөдөл байсан байгаа юм. Тэгээд жаал инээж аваад эвлэрлээ. Намайг салах нь гэж айсан байгаа юм. Айс үүнд даргал хөдлөнө гэж. За тэгээд сонирхолгүй бол яах вэ? Наддаа л инээдтэй байсан юм байгаа. Инээ. За дараагийнх нь нэрээ нудлсан сонсогч байна. Бичгсгээсээ мэддгүй ганц удаа яг биччихье. Биний өдөр нэрингээсээ гимгүй явж байгаад найзуудын хоморгон дуртаад уухаар боллоо доо. Ууг нь би чинь уухад болвол ёс олгож ганц амсаад л тавьдаг хүн шүү дээ. Тэр үзтгэл хөөрсөн юм уу? Бүү мэд. Нилээн уулаа, нилээн чаллаа. Миний санахаар хамгийн сүүлд найз маань инээдтэй мэрэл инээлдэл сууж байсан. Тэгэл тас цаашаа бүгд найзын ярианаас цаашаага бүгд найзын яриаг инээ. Инээд сууж байгаад гинт босоод агаар цэвэршүүлэгчийг нь тэврээд хогийн шүүр тэврээл тэгснээ би бэг санаад байна. Ер нь мессеж өчлээ. Манай экс мэн гинэ. Гэт баахан биччихжээ. Йоо нэр бүх зүйдгаа улааж болох бүх юм улаад л иччихжээ. Хоолойгч нь сонсмоор байна. Би энэ харилцааг дуусгамааргүй байна. Чи яагаад надаас салсан юм? Энэ байтугай юм биччихэж. Тэгсэн нөгөөх маань аль 2 жилийн өмнө дууссан харилцаа шүү дээ. Йоо. Гэл зөв талаас нь баахан тайлбарлажээ. Тэгэл байж яснаа би гинт уйлаад найз маань ирээд аргадаад миний найзаа 2 жилийн өмнө дууссан харилцаа штэ. Одоо чи Марта тэр хүнтэй зуурдгаа болчихоо гэсэн. Би хуц 2 жил тийм урт хугацаа юу гэж босч ирээд нөгөө муу найзаагаа доороо оруулж байгаад нүдэж гарсан ба. Тэгээ жоохон тайвширсан гэсэн. Тэгэл манай найзууд за гайгүй боллоо гэд орхиод явж тэгсэн яасан байх нь нөгөөдх эд өвлийн хүүднээр дан цамцтай гараад алга болцсон. Тэд хүүшээ алга болчихож яана энэ гэж ардаас нь гарсан байна. За энэ үеэс би ухаан орсон юм аа. Нэг харсан гадаа найзынхаас жоохон зайтай сууж ин шүү. Босоол алхаж исэн баахан хүмүүс тэнд наашраа болоод явчихлаа. Харсан манай найзууд дээгүүрээ нүцгэн шахуу нүдэнд нь нулимс зэлгэнсэн чичиртгээсээ амтад бүчээл авсан да. Үүнээс цааш би амсгаач болсон юм да. Ууч чаддгүй хүн бол ууч чаддгүй юм байна лээ гинэ. За 1 2 3 4 4 5 үлдсэн. За энэ 5-аагаа үлдээч тий. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 26-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үрчитлээ Мишэ их сураатаар хөгжилтөө түүхүүдээрээ шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрд Jameson брэнд за мөн Your Life Simplified Tapa хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88